Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Та бүхэнтэйгээ 2 дугаар ангийн математикийн хичээлээр уулзж байгаа да. Байна. Хичээл эхлэхээс өмнө дараах зүйлийг бэлтгээрэй. Дэвтэр, баглан, харандаа, шугам, өнгийн будгаа бэлтгээд хичээлдээ идэвхтэй оролцоорой. Дараах тоог бодоорой. Ямар аргаар бодвол илүү хялбар байх вэ? Хэд гарсан бэ хүүхдүүдээ? Хариун таарч байна уу? 64. Та нар ямар аргаар ботсон бэ? Аль нь хялбар байна вэ? Нэмэх арга, үржүүлэх арга. 8 ширхэх 8-ыг хооронд нь нэмэх эсвэл 8-ыг 8-аар үржүүлэх хоёрын аль нь хялбар байсан бэ? Зөв мэдээж үржүүлэх аргаар ботсон нь илүү хялбар байсан байх нэ. Тэгэхээр өнөөдөр бид бүгдээрээ үржүүлэхийн хүрдээ ашиглан бодох нэ. Хичээлийн маань сэдэв үржүүлэхийн хүрдээ ашиглан бодлого бодох чадвараа ахиулнаа. Суралцсан зорилт. Ижил нэмэгдэхүүний нийлбэрийг үржүүр хэлбэрээр бичих, хямсыг хуваарлах, багцлах, хүрд хэрэглэн үржүүлэх, хуваах. Суралцсан алхам. 1-р нь хүрд ашиглан бодлого бодох, 2-р нь бодлогоо шалгах, 3-р нь өөрийгөө үнэлж дүгнэх. Бодлого 1. Хэдэн алин байна бэ? Хялбар аргаар бодоод зөв хариултыг сонгоорой. Аль хариулт нь зөв байсан бэ? Зөв ботсон хэсгээ шалгацгаая. Эхлээд хэдэн мөр, хэдэн баган алин байгааг тооцоолох. 1 мөр, 2 мөр, 3 мөр, 4 мөр, 5 мөр, 6 мөр алин. Одоо багнаа тоолъё. 1 баган, 2 баган, 3 баган, 4 баган, 5 баган, 6 баган, 7 баган, 8 баган. Мөр багныхаа тоог хооронд нь үржүүлж нийт алимны тоог олно. 6 мөрийг 8 багнаараа үржээд нийт 48 алим байсан байх нэ. Б хөлбөр буюу 48 гэснийг сонгосон хүүхдүүдтэй баярлалаа. Бодлогоо зөв бодсон мундаг шаймартай баяр хүргэе. Дараагийн бодлогоо цэвэр сайхан бичээд зөв бодоорой.
Бодлого 2. Барилгач нь 54-нд тоосгоор 6 тэнцүү баган өрөв. Баган бүрд хэдэн тоосоо өрсөн бэ? Бодлогоо зөв бодсон хэсгээ шалгацгаая. 6 тэнцүү хэсэгт хувааж өрсөн учраас 54 тоосгоо 6 багандаа хувааж өгнө. 54 тоосгыг 6 баганд хуваахаар баган бүрт 9 тоосго өрсөн байна. Зөв хариулт маань 9. 2 дахь бодлогоо зөв бодсон мундаг шав нартаа баяр хүргэе. Дараагийн бодлогоо цэвэр сайхан бичээд зөв бодоорой. Бодлого 3. 3 мөр 12 багантай хүснэгт зураарай. Түүнийг 4 тэнцүү хэсэгт хувааж өөр өөр өнгөөр будаарай. Нэг хэсэгт хэдэн нүд оногдож байна вэ? Зөв зурж буцсан хэсгээ шалгацгаая. 3 мөр 12 багантай хүснэгт. 12 багныг 4-т хувааж болох уу? За 12-ыг 4-т хуваахаар 3 гарч байна. Тэгвэл 3 баган тус бүрийг өөр өөр өнгөөр будъя. Эхний 3 багныг шар өнгөөр буцна. За дараагийн 3 багныг цэнхэр өнгөөр, за улаан өнгөөр, ягаан өнгөөр гээд нийтдээ 3 багантай 4 хэсэг болсон байна, тийм ээ. За тэгэхээр нэг хэсэгт хэдэн нүд оногдож байгааг олцгоё. За эхний шараар буцсан хэсэгт байгаа нүдийг тоолъё. 3 мөр 3 баган байгаа учраас 3-ыг үржихэн 3 буюу 9 нүд оногдож байна. Хэсэг тус бүр 9 нүдтэй байх нэ. За тэгэхээр зөв хариулт маань А хувилбар байсан байх нэ. 3 дахь бодлогоо зөв бодсон мундаг шав нартаа баяр хүргэе. Дараагийн бодлогоо цэвэр сайхан бичээд зөв бодоорой. Бодлого 4. 63 ба 7-гийн ноогдборыг 4 дахин ихсгээрэй. Илэрхийлэл зохиож бодоорой.
Зөв бодсон эсгээ шалгацгаая. За илэрхийлэлээ зохиож бичнэ. Ноогдор гэдэг нь хуваах гэсэн үг байх нь дахин хэсгэхээр зөв үржүүлэх юм байна. Ба холбоостой хос тоог заавалчгүй хаалтанд хийх нэ. 63 хуваах нь 7 хаалтан дотор үржих нь 4 гэсэн илэрхийлэл бичигдэж байна. За эхлээд хаалттай үргэлжлэх юм тийм ээ. 63-ыг 7-д хуваагаад 9. 9-ийг 4-оор үржээд 36 гарсан байна. Зөв хариулт нь А өдөр буюу 36 ажээ. Дөрөв дэх бодлогоо зөв бодсон мундаг шайнартаа баяр хүргэе. Дараагийн бодлогоо цэвэр сайхан бичээд зөв бодоорой. Бодлого 5. Сайлчин 7 үнээс ав. Үнээ бүрээс 8 литр сүс аажээ. Түүний 36 литрээр нь тараг бүрж, үлдсэн сүг 4 айлд тэнцүү хувааж өгчээ. 1 айлд хэдэн литр сүү өгсөн бэ? За 8 үнэтэй үнээ бүрээс 7 үнэтэй үнээ бүрээс 8 литр сүү гардаг. За ингээд багшийнхаа чиглүүлсэн асуултын дагуу бодлогоо бодоод зөв хариултыг сонгоорой. За зөв бодсон хэсгээ шалгацгаая. Нийт хэдэн литр сүү саасан бэ? 7 үнээг 8 литр сүүгээр үржээд нийт 56 литр сүү саасан байна. Тараг бүрээд хэдэн литр сүү үлдсэн бэ? Нийт 56 литр сүүнээсээ тараг үрсэн 36 литр сүүгээ хасаад 20 литр сүү үлдсэн байна. За 1 айлд хэдэн литр сүү өгсөн бэ? Үлдсэн 20 литр сүүгээ 4 айлдаа тэнцүү хуваагаад 1 айлд 5 литр сүү өгсөн байна. Зөв хариулт маань V хувилбар буюу 5 байх нэ. 5 дахь бодлогоо зөв бодсон мундаг шавнартаа баяр хүргэе. Дараагийн бодлогоо цэвэр сайхан бичээд зөв бодоорой. Бодлого 6. Хэн нь хамгийн их тоог хэлсэн бэ? Бат 72 ба 9-ийн ноогдмор. Ану 36-г 4 дахин багасгах. Анар 56-г 8 тэнцүү хэсэгт хуваах. Сууд хуваагдагч нь 42, хуваагч нь 7.
Хэн нь хамгийн их тоог хэлсэн байна вэ? Зөв бодсон хэсгээ шалгаж үзье. Бат 72 ба 9-ийн ноог дүр ихээр хуваах нь тийм ээ. 8 гарсан байна. Ануу 36-г 4 дахин багасгах. Дахин багасгах гэхээр мөн хуваах нь. 36-г 4 хуваахад 9 гарсан байна. За амар 56-г 8 тэнцүү хэсэгт хуваа. Мөн хуваах нь байна. 56-г 8 хуваагаад 7 гарч байна. Сувд хуваагдагч нь 42, хуваагч нь 7 бол ноог дүр нь хэд вэ гэсэн. Тийм ээ. 42-ыг 7 хуваахаар 6 гарсан байх нэ. За эдгээр дөрвөн хүүхдийн хэн нь хамгийн их тоо хэлснийг жишж үзье. Сувд 6 буюу хамгийн бага тоог хэлсэн байна. Дараад нь амар 7 гэж хэлсэн. Дараад нь ануу бат 2. За тэгэхээр хамгийн их тоог буюу ануу хэлсэн байх нь тийм ээ. За зөв хариулт маань ануу байсан байх нэ. 6 дахь бодлогоо зөв бодсон мундаг шавнартаа баяр хүргэе. Дараагийн бодлогоо цэвэр сайхан бичээд зөв бодоорой. Бодлого 7. Эхний хайрцагт 3 кг-аар савлсан 6 уут лир. Хоёр дахь хайрцагт 4 кг-аар савлсан 5 уут алин байв. Бүгд хэдэн килограмм жимс байсан бэ? За дараах асуултын дагуу бодлогоо бодоод зөв хариултыг сонгоорой. За бүгд нийт хэдэн килограмм жимс байсан бэ? Зөв бодсон хэсгээ шалгацгаая. Эхний хайрцагт хэдэн килограмм лир байсан бэ? 6 уут тусварт 3 кг байсан учраас 6-3-аар үржээд 18 кг лир байсан байх нь. Хоёр дахь хайрцагт 4 кг-аар савлсан 5 уут алин байсан. Тэгэхээр 5-ыг 4 үржээд нийт 20 кг алин байсан байх нэ. За бүгд хэдэн килограмм жимс гэж байгаа учраас нэмэх нь байна тийм ээ. 18 кг лир дээрээ 20 кг алимаа нэмээд нийт 38 кг жимс байсан байх нэ. Зөв хариулт нь V хавьд буюу 38 кг. 7 дахь бодлогоо зөв бодсон мундаг шавьдаа баяр хүргэе. Дараагийн бодлогоо цэвэр сайхан бичээд зөв бодоорой. Өөрийгөө сориорой. За бүгдээрээ 7 бодлогыг амжилттай сайн бодлоо. Одоо эдгээр 4 бодлогыг анхааралтай сайн уншаад зөв цэвэр бодоод өөрийгөө үнэлэх нь байна. Бүх бодлогоо зөв бодсон хүүхэд бол маш сайн. 3 бодлого зөв бодсон бол сайн. 1-ээс 2 бодлого зөв бодсон бол дунд. Огт зөв бодоогүй бол муу байх нэ.
За одоо бүгдээрээ бодлогоо анхааралтай зөв бодоорой. За бүгдээрээ 4 бодлогоо утсан бол эхнээс нь шалгаж үзцгаая. Саруул 36 өнгийн харандаатай. Харандаагаа найз нартаа 4-4-өөр нь өгөв. Саруул хэдэн найзтай харандаа өгсөн бэ гэсэн бодлого байсан байна. Тэгэхээр 36 харандаагаа 4 туваахна. 36-ыг 4 хуваагаад 9. Тэгэхээр саруул маань 9 найзтай харандаа өгсөн байх нэ. За эхний бодлого Б хариултыг сонгосон хүүхэд 1 оноо авах нэ. Бодлогоо зөв бодож. За хоёр дахь бодлого 70 ба 42-ийн ялгуурыг 4 дахин багасгаарай. За тэгэхээр нэгдүгээрт нь илэрхийллээ зохиогоод бодлогоо бодох байх нэ. 70 ба 42 бага холбоостой учраас хаалтанд хийн ялгуур гэж байгаа учраас хасна. За энэ хаалтнаас гарсан тоогоо дахин багасгах гэж байгаа учраас 4-дөө хувааж өгнө. За тэгэхээр эхлээд хаалттай бодлогоо бодно. 70-аас 42-ыг хасаад 28. 28-ыгаа 4 хуваагаад 7 гарч байна. Та нарын хариутай таарч байна уу? За таарч байвал маш сайн байна. Хоёр дахь бодлогын маань хариу А хөлбөр буюу 7 гарч байсан байна. За гурав дахь бодлого аль нь худал тэмцэтгэл вэ? 3 бодлогоо гурвуулангийн бодоод аль худлыг нь олж дугуулах юм байна, тийм ээ? За тэгэхээр Ад нь 5-ыг 6-гаар үржээд 30. 30-32 хоёрын аль нь их вэ? Зөв мэдээж 32 нь их учраас эхний бодлого маань зөв байх. За хоёр дахь бодлого маань 9-9-ийн 81. 80-81 хоёрын аль нь их вэ? Зөв 81 нь их учраас Б хөлбөр маань бас зөв байх. За дараагийн бодлого нь 7-г 3-аар үржээд 21. 21 20-той хоёрын аль нь их вэ? 25 нь их тийм ээ. Тэгтэл энд 21 нь их гэсэн учраас V хөлбөр маань худал тэмцэтгэл буюу буруу бодлого байсан байх. За V хөлбөрийг утсан хүүхдүүд дахин 1 оноо авч чадлаа. За дөрөв дэх бодлогоо шалгая. Хамгийн их 2 оронтой тоог 81-ээр хорогдуулж гарсан тоог 2 дахин багасгаарай. За тэгэхээр хамгийн их 2 оронтой тоо хэд вэ?
Зөв. 99 шүү дээ. Тэгэхээр 99-ийг 81-ээр хорогдуулж гэж байгаа учраас хасах нь байна. За энэ хоёрын гарсан хариуг 2 дахин багасгах нь байна. За тэгэхээр 99-ээс 81-ийг хасаад 18. 18-ыгаа 2 хуваагаад 9 гарсан байна. Тэгэхээр дөрөв дэх бодлогын маань зөв хариулт нь Б үлгэр буюу 9 гарсан байх нэ. За ингээд 4 бодлого зөв бодож 4 оноо авсан болвол инээж байгаа Исмаилийг дэвтэртээ зурж аваарай. За дараах 4 бодлогоос 3-ын зөв бодоод 1-ийг алдсан болов мөн инээж байгаа Исмаилийг дэвтэртээ зурж аваарай. Сайн гэсэн үг. За 1 юм уу 2 бодлого зөв бүтсэн болвол хэвийн байгаа энэхүү Исмаилийг дэвтэртээ зурж аваарай. Харин огт зөв бодоогүй бол ууралж байгаа Исмаилийг зурж авах нь байна. Гэхдээ миний шавнаар бүгдийн зөв бодоод инээж байгаа Исмаил авж байгаа гэдэгт багш нь итгэлтэй байна. Хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхэд багчуудаа баярлалаа. Бүгдээрээ үржүүлэхийн хүрдээ маш сайн чийжилцгээе. Бяцхан шавнартаа амжилт хүсье.